Монголын мянганы сурилтын сангийн мэрэгжлийн боловсрол сургалтын төслийн хүрээнд мэрэгжил дээшлүүлэх сургалтын дэд төслөөс манай улсад хэрэгжиж байгаа. Энэхүү төслийн хүрээнд барилгын салбарын ажил олгогч эзэд хүний нөөц сургалт хариуцсан ажилтан, мөн санхүүгийн ажилтан хамруулсан мэрэгжлийн боловсрол сургалтад ажил олгогчийн оролцоо семинарыг өнөөдөр зохион байгуулсан юм а. Семинарыг Монголын мянганы сурилтын сангийн мэрэгжил боловсрол сургалтын төсөл, мэрэгжлийн боловсрол сургалтын газар болон Монголын ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоо, салбарын яамдууд, мэрэгжлийн холбоод хамтран зохион байгуулж байгаагаараа илүү үр дүнтэй болгож өгч байгаа гэдгийг онцлсан юм а. Манай Монгол улсад хууль эрхцэн орчинг бол одоо ямар ч гэсэн нэг ихний хэлтэнд бий болцсон. Тэгээд энийг бол ажил олгогч бид нар бол тэр зах зээлийн эрэл шаардлага нийцсэн боловсрогчингээ сонгон авах биднэрт тийм давуу тал байгаа. Зүгээр яг амьдрал дээр болохоор зэрэг тэр төгсөөд ирсэн боловсрогч маань чадамжтай, чадвартай бүх юмыг чаддаг байхаас өмнө зүгээр өөрөөсө тогтвор сурчлалтай ажиллах тэнд хариуцлага хүлээх хоёр чадварыг л одоо хамгийн түрүүнд энэ семинарт тэр хүндэл суулгаж өгөх. Нэгдсэн сургалтаар мэрэгжлийн боловсрол сургалтын салбар дахь төрөөс баримтлах бодлогыг ажил олгогчдод сурталчлан таниулж, чадамжид суурилсан сургалтын тогтолцоог амжилттай хэрэгжүүлэхэд ажил олгогчийн оролцоог нэмэгдүүлэх, цаашид хамтран ажиллах, аль татад нь өгөөж өгөх гол зорилтыг агуулж байсан. Манай төсөл бол ерөнхийдөө мэрэгжлийн боловсролын багш нарын чадамжийг дээшлүүлэхэд чиглэгдсэн ийм төсөл байгаа. Ялангуяа энэ одоо өнөөдөр болж байгаа семинарын онцлог нь бол ажил олгогч аж ахуйн нэгжүүдийн ажил олгогч нарт яг одоо зориулагдсан ийм сургалт байгаамаа. Семинарын үр дүнд чадамжид суурилсан сургалтын тогтолцоо хэрэгжүүлэхэд хувийн хвшлийн үүрэг оролцоо чухал болохыг аж ахуйн нэгжийн удирдах ажилтнуудад сурталчлан, улмаар үйлдвэр аж ахуйн нэгжүүд мэрэгжлийн сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах таатай нөхцөлийг бүрдэж байгаа юм а. Иймд мэрэгжлийг нь эзэмшсэн тухайн боловсон хүчин баталгаат ажлын байранд ажиллах үндэс, бааз суурь нь бий болох боломж нээгдэж байгаа хэмээн ойлгож болох нэ.